сайн байцгаана уу? Руна ТV суугтаа давтай морилцгаано. Өнөөдрийн та бүхэнд ярьж өгөх түүх хятадын нэгэн жижигхэн хөдөө тосгоноос эхэлдэг. Фужиан мужийн Фучин хотод байдаг жижиг хөдөө суурин тосгоны төв хэсэгт байрлах цайвар улаан өнгийн 4 давхар байшингийн 1 давхарт Чин овгийн гэр бүлийнхэн амьдарцгаадаг. Чин 4 хүүхэдтэй, ялангуяа 3 дахь охин Чин Баолан, 4 дахь охин Чин Баожийн 2 охиноо маш их хайрладаг байсан. Хүндхэн амьдралтай ч гэсэн охтынхоо ирээдүйн төлөө Чин 3 дахь охин Баолян ахлах сургуулаа төгсөмөгцөн Япон руу сургахаар явуулдаг. Дараа нь 4 дахь охин Баожийн мөн ахлах сургууль төгсмөгц хичээхэн араас Япон руу явуулдаг. Японд суралцаж эхэлсэн охид нь санаа зовж суугаа эцэг эхээ бодоод бараг өдөр бүр л тэтэн рүү видео дуудлага хийдэг байсан. 2017 оны нэгэн халуун өдөр аав Чин өмнөхтэй адил 2 охинтойгоо видео дуудлагаар яран охтынхоо инээмсэгдэж буй царайг хараад аавынх нь нүрэнд ч гэсэн өөрийн ирэхгүй инээмсэглэл тодрон суудаг. Гэвч яг энэ дуудлага дууссаны дараанаас 2 охин нь холбоо барихаа болчихдог. Урд нь огтд нь ерөөсөө ийм зүйл тохиолдож байгаагүй өдөр болгон аав руугаа уцаар ярьдаг байсан. Чин мэдээж маш их төвшин цагдаад дуудлага өгөөд дуудлага хүлээхээс өөр зүйл хийж чадахгүй хүлээхээс өөр аргагүй байсан. 2017 оны 7 сарын 13-ны Пүрэв гарагийн оройны 11 цаг 40 минутанд шөнийн харанх үед нэгэн цагдаагийн машин Японы Канагава мужийн Хадано хотын ойролцоох хурдны замаар давхиж явдаг. Иргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн орчин тойрон нь нам гүм чимээ аниргүй тийм газар. Фужианаас ирсэн Чин Баолен, Чин Баожийн 2 эгчдүүс сургаггүй алга болоод аль хэдийн 7 хоног өнгөрсөн үе байсан. Цагдаагийн машин замын хажууд зогсож цагдаа нар гарч хідэн барин ойр руу орцгоодог. Хайгуулын багийн нэг цагдаа хурдны замаас ойролцоогоор 5 метрийн зайд ой дотор том 2 аяллаа цүнх байгааг олж илрүүлж тийшээ ойртон очтол дотроос нь төвчгийн аргагүй өмхийн үнэр үнэртэж цагдаа болгоомжтой ойртон аяллаа цүнхийг онгойлгож үзтэл 7 хоног холбоо тасраад хайж байсан хятад Чин Баолен, Чин Баожийн 2 эгчдүүсийн цогцос тэнд байсан. Эгчдүүсийг мэдээж яаралтай задлан шинжилгээнд оруулсан. Тэгэхэд тэр хоёрын биед аллагын уул мөр илэрсэн. Нас орсон шалтгаан нь хоолойнд боогдож амьсгал нь боогдсноос болж нас орсон болох нь тогтоогдсон. Эгчдүүс алга болсноос хойш 7 хоногийн дараа инхүү нас барсан байдалтай олдсон байна. Эгч Чин Баолен нь 25 настай, дүү Чин Баожийн нь 22 настай байсан. Тэд Фужиан мужийн Фучин хотод төрсөн, ахлах сургуулаа төгсөөд илүү сайхан ирээдүй хайж гэр бүлийнхнийхээ найдвар болон Япон руу суралцгаар эрцгээсэн. Тэд тухайн үед Йокохама хотын Нака дүүргийн нэгэн орон сууцнд амьдарцгааж байсан. Харин цогцснууд нь тэр орон сууцнаас ойролцоогоор 37 км-ийн зайтай газраас олдсон байна. Эгч Баолен нь 2009 онд Японд ирж хувцас загварын чиглэлээр мэргэжлийн сургуульд суралцсан. Амьдрал нь хангалуун биш байсан тул сургалтын төлбөрөөр амжиргааны зардлаа олохын тулд сургуульдаа сурч байхдаа зэрэгцээд цагийн ажил хийдэг байсан. Ингээд удалгүй сургуулаа төгссөн ч гэсэн дүүгийнхээ сургалтын төлбөр Японд амьдрах зардлыг нь даахын тулд үргэлжлүүлэн хоолны газарт цагийн ажил хийсээр ирсэн. Дүү Баожийн нэгчээсээ 3 жилийн дараа буюу 2012 онд Японд ирж Нака дүүргийн нэгэн тоглоомын програм хангамжийн чиглэлийн мэргэжлийн сургуульд элсэн орсон. Тэр ч мөнгө олохын тулд цагийн ажил хийдэг байсан. Хайр улсад 2 эгчдүүс бие биенээ түшин бие биедээ хүч болж найз нөхдийн хүрээлэлч гэсэн нэлээд сайтай болцгоосон байсан. Эгчдүүс алга болсныг анх мэдсэн хүн нь Баолангийн дотны найз Эй байсан. Эй нь Баоланг Японд ирснээс хойш хамгийн ойр дотн найзалсан найз нь байсан. Дүү Баожинтэй ч гэсэн мөн сайн харьцаатай байсан тул гурвуул хамтдаа уулзаж хоол идэх, кино үзэх зэргээр цагийг нэлээд хамт өнгөрөөцгөөдөг байсан. Эгчдүүсийг ой дотроос олдохоос 1-7 хоногийн өмнө Эй Баолен руу мессеж илгээсэн боловч хэдэн цаг өнгөрөөд ч түүнээс хариу ирээгүй. Баолен бол ер нь үргэлж хурдан хариулдаг, жаахан хоцорсон ч гэсэн юунаас болоод хариу өгөөгүй удсан талаараа тайлбарладаг тийм эмэгтэй байсан. Ингээд Эй ямар нэгэн асуудал байна гэж мэдрээд дүү Баожин руу залгасан. Гэтэл дүүн ч гэсэн ерөөсөө уцаахгүйсэн. Ингээд Эй Баолений ажилдаг хоолны газар руу очиж ажлынхнаас нь асуудал хамт ажиллахад нь өнөөдөр тэр ажилдаа ирээгүй бид нар залгасан ч гэсэн уцаа ерөөсөө авахгүй байна. Ингэж хэл сургаггүй ажилдаа ирэхгүй тохиолдол өмнө нь ерөөсөө гарч байгаагүй гэж хэлцгээдэг. Ингээд Эй тэр даруй эгчдүүсийн амьдардаг орон сууц руу очдог.
Тэдний амьдардаг газар амьдрахад тухтайж ойр орчимд нь шөнийн 6 цэнгэлийн газрууд олонтой тийм газар байсан. Орой 23 цагийн үед A 3 давхрын хаалгыг нь тогшоход дотроос ямар ч хариу үйлдэл чимээ ол сонсогдоогүй. Байр чимээгүй байсан болохоор доошо буух гад бууж байгаад азар байрны эзэнтэй тааралддаг. Тэгээд эгчдүүс холбоо барихгүй байна. Яаралтай гэрлүү н ороод шалгах хэрэгтэй байна. Нөөц илүү түлхүүр байвал өгөөд хамт ороод шалгаж болох уу гэд гуйсан. Тэгэхэд байрны эзэн түлхүүрийг дураараа өгж болохгүй гэд татгалцсан. Тэгээ тэгвэл ядаж байрны CCTV-г хамт шалгаад үзэж болох уу гэд гуйхад нь байрны эзэн маргааш хүртэл хүлээж үзээд тэгээ маргааш хүртэл эгчдүү хоёроос холбоо байхгүй байвал шалгаж үзье гэд түүнийг явуулдаг. Ингээд Эд бол цаашаагаа шалгах тийм арга байхгүй учраас гэрлүүгээ буцдаг. Маргааш өглөө нь 9 цаг 30 минутын орчим байрны эзэн A руу залгаад одоо цагдаатай хамт ирээд байрыг шалгаж болно гэж түүнийг дуудснаар A дахин орон сууц руу очдог. Ингээд нөөц түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод ортол дотор бол ямар ч хүн байгаагүй. Мөн гэрийг нь гаднаас нь хаалгыг нэвдсэн улмөр маргалдсан шинж тэмдэг юусоо байгаагүй. Эд зүйлс гэрийн бүх зүйлсүүд нь яг байдаг газартаа эмх цэгцтэй байсан. Цагдаа нар түр аялалд явсан юм уу эсвэл хятад руугаа буцсан байх магадлалтай гэд нөх ноцтой хүлээж аваагүй. Тэгээ тэр үед болохоор A CCTV-г нь шалгаад өгөөч гэж цагдаагаас гуйдаг. Ингээд цагдаа байрны эзэн хамтдаа хамгаалалтын өрөө рүү орж CCTV-ний бичлэгийг шалгаж үздэг. Тэгтэл CCTV дээр үнэхээр гайхмаар зүйлсүүд бичигдсэн байсан. Нэг эрэгтэй хүн эгчдүүсийн өрөө рүү орж байгаа нь харагддаг. Тэрч байтугай тэр эрэгтэй нэлээд хэдэн удаа орж гарч байгаа нь бас харагддаг. Бичлэгээр 7 сарын 5-ны өдөр эгчдүүс аяллаа цүнхээ барин орон сууцсандаа ирж байгаа нь харагддаг. Удалгүй дүү баавжийн цагийн ажилдаа явах гад гэрээс гараад явж байгаа нь мөн харагддаг. Тэгэхээр гэрт эгч нь үлдсэн байсан гэсэн үг. 7 сарын 6-ны үүрийн 1 цагт малгай маск зүүсэн үл таних эрэгтэй CCTV дээр гарч ирдэг. Тэр 4 давхар руу явж байгаа юм шиг харагдсныхаа дараа 4 давхраасаа буцаад 3 давхар руу бууж ирээд эгчдүүсийн амьдардаг хаалга руу очдог. Халааснасаа түлхүүр гарган яг л өөрийнхөө гэрлөө орж байгаа юм шиг хаалгыг онгойлгоод дотгошоо орж байгаа нь бичигдсэн байсан. Дотор нь яг юу болсныг мэдэхгүй ч нэлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр эрэгтэй гадагшаа гарч ирдэг. Гарахтаа газарт нэг юм унгах шиг болоод түүнийг буцаагаад авсан. Тэр нь бол нэг нарийн урт оосор шиг утас шиг зүйл харагдсан. Дараа нь тэр эрэгтэй хэд хэдэн удаа орж гарсаар нэг савтай ус аваад дахиад дотгошоо орж хэсэг хугацаанд гарч ирээгүй. Ойролцоогоор 4 цагийн дараа үүрийн 5 цагт ажиллаа тарж ирсэн дүү баавжийн гэртээ орж байгаа нь харагдсан. Тэр гэрт нь эгчээс нь өөр хүн байна гэж огт төсөөлөөгүй бололтой. Гэтэл удалгүй сандарсан байдалтай хаалгаа онгойлгон гэр дотроосоо гадагшаа гарах гэж байтал хин нэгэн гэр дотроос түүнийг дахин дотгошоогоо татаад чирж оруулж байгаа нь мөн CCTV дээр харагддаг. Малгай маск зүүсэн эрэгтэй гэрт нь байжсан гэсэн үг байна. Энэс хойш баавжийн дахиж гарч ирээгүй. Тэр эрэгтэй олон цагийн турш сандарсан юм шиг эргэлдэн байр руу орж гарсаар л байсан. Ингэж агаад өглөөний 10 цагт тэр эрэгтэй дахин гарч ирэхдээ энэ удаад малгай маскгүй байсан. Нүднийх нь орчим хин нэгэнд цохиулсан юм шиг улаан хавдчихсан байгаа нь бол харагдаж байсан. Энд хүртэл үзээд цагдаа нар яаралтай нэмэлт хүч дуудаж үргэлжлүүлэн бичлэгийг шалгахаар болцгоодог. Маргааш нь 7 сарын 7-ны үүрээр тэр эрэгтэй дахин орон сууцны үүдэнд гарч ирдэг. Цагаан футбол göмссөн байсан. Тэр түлхүүрээр хаалгыг онгойлгон эгчдүүсийн байр руу ороод нэлээд хугацааны дараа 2 том аяллаа цүнх чирсээр гарч ирдэг. Дараа нь хэд хэдэн удаа дахин орж гарсаар эцэст нь аяллаа цүнхнүүдийг машиндаа ачаад явж байгаа нь харагддаг. Цагдаа нарын үзснээр бол тэр эрэгтэй 6-ны үүрийн 1 цагт анх орж ирэхдээ эгч Баавлины амь насыг хөнөөгөөд Үүрийн 5 цагт ажиллаа тараад ирсэн дүү Бавжэнийг ч гэсэн мөн адил амь насыг хөрнөөсөн байхаа гэж үздэхсэн. Харин дараагийн өдөр 7-ны үүрээр дахин ирж 2 цогцсыг аяллаа цөнхөнд хийгээд авч явсан байна гэж үздэхсэн. Тэндээ цагдаа нар байрны эзэн болоод хамгаалагч хоёрыг холбоотой байж магадгүй гэж сэжгэлсэн. Ягаад гэх юм бол эгчдүүсээс гадна энэ байрны түлхүүртэй хүмүүс гэвэл байрны эзэн хамгаалагч хоёр л байсан учраас ер нь бол тэг сэжгэлсэн. Гэхдээ CCTV дээр гарч байгаа хүн бол тэр хоёр хүнтэй ерөөсөө адилхан байгаагүй. Мөн шалгалтаар тэр хоёр өөр газар байсан бодтой, баттай, гэрчүүдтэй байсан учраас сэжигтнээс хасагдсан. Фужиан мужид байсан аав чинь огттойгоо 2 өдөр холбоо барьж чадаагүй даруй ямар нэгэн зүйл болсон гэдгийг ойлгож байсан.
Учир нь өмнө нь ийм зүйл ерөөсөө тохиолдож байгаагүй. Огт нь баг өдөр болгон л видео дуудлага хийдэг байсан учраас мөн цагийн ажиллаараа олсон мөнгөөч гэсэн хадгалж байгаад аав руугаа бэлэг явуулах тохиолдол нэлээд байдаг. Тийм түвшигтэй охтууд байсан. Чиний хувьд 4 хүүхэдтэй том хүн аав ээжтэйгээ хамт амьдардаг. 2 дахь охин нь өөр газар ажилтдаг байсан. Харин Японд суралцаж байсан 3 дахь охин Баулын, 4 дахь охин Баужийн хоёр нь бол аавынхаа маш их бахархад итгэл найдвар нь болж исэн охтууд байсан. 7 сарын 5-ны орой 2 охинтойгоо хийсэн видео дуудлаган дээр ихч дүүс Японы өөр хот руу аяллаар явчгаад буцаад гэртээ харж байна гэсэн тийм дуудлага байсан. Энэ бол тэдний хамгийн сүүлийн дуудлага болсон. За ингээд Йокохамагийн цагдаа нар бол мөрдөм шалгалтыг бүрэн эхлүүлэн эхлээд байрыг шалгаж сэжигтний хэн болохыг тогтоохоор ажилласан. Хэргийн газраас олдсон хурууны хээ болон оршин суугчдын хурууны хээг тулгаж үзэхэд таарах хүн олдоогүй. Тиймээс цагдаа нар гадны хүний үйлдэл байх магадaltaй юм байна гэж үзчихсэн. Сэжигтэн үүдний түлхүүртэй байсан. Энэ нь ихчдүүсийн танил хүн байх магадлал маш өндөр байгааг харуулж исэн. Цагдаа нар хамт ажилладаг хүмүүс найз нөхдийнх нь хүрээллийг шалгаж үзэж эхэлсэн. Удалгүй Баулины хамт ажилладаг нэг хүн нь маш чухал мэдээлэл өгдөг. Тэр CCTV дээр хүнийг яг таг таньсан. Бичлэгт гарсан хүн бол Баулины ажилдаг рестораны байнгын үйлчлүүлэгч байна гэж тэр хараад шууд таньсан. Түүний нэрийг Ивасаки Тачиа гэдэг тэр үед 39 настай Йокохама хотын Нака дүүрэгт амьдардаг хүн байсан. Байнгын бус ажилтай, амьдрал нь тийм ч хангалуун нэгэн байгаагүй. Тачи Баулиныг хэдэн жилийн турш мэддэг байсан. Баулины хамт ажиллагчдын хэлснээр Баулиан мэрэгжлийн сургуульд сурч байх үеэсээ л ойролцоогоор 5 жилийн өмнөөс энэ хоолны газарт ажиллаж эхэлсэн. Тэр үеэс л Тача байнга ирдэг болсон бөгөөд Баулиныг сонирхож түүнийг харахын тулд зориуд ирдэг юм шиг ажилчид нь боддог байсан. Тэр дор хаяж 7 хоногт 2-3 удаа ирж тэдний хоолны газарт хоололдог. Тэрч байтугай Баулины яг ажиллаж байгаа цагт л тааруулж ирдэг байсан байгаа. Тача дүү Баужинтэй ч гэсэн нэлийн ойр дотн болсон байсан. Япон хэл зааж өгөн, Япон соёл, Япон хүмүүсийн талаар ярьж өгсөөр ихч дүүстэй бол нэлээд ойрцсон байсан. Гуруула хамтдаа хооллоод сууж байгааг нь ч харсан хүмүүс нэлийн хэд байсан. Тачиа энэ хоолны газарт 5 жилийн хугацаанд зарцуулсан мөнгө нь бараг хэдэн сая йен хүрэхээр байхаа гэж тэр хоолны газрын хүмүүс бас хэлсэн. Бүр нэг танил нь Тачиа дүү Баужины сургалтын төлбөрийг төлж байсан ч байх магадлалтай гэж хэлдэг. Тачиа ихч дүүсийн байрны түлхүүртэй байсан бөгөөд энэ нь хүмүүс энэ хоёр магадгүй хайр сэтгэлийн холбоотой байсан байхаа гэж сүүлд хэрэг гарсны дараа бол таамаглахад хүргэсэн. Ихч дүүс алга болсноос хойш 3 хоногийн дараа цагдаа нар сэжигтэн Ивасаки Тачиаг баривчилдаг. Гэвч Тачиа би энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэж үгүйсгэсээр байсан. Бүр би тэр байр руу очиж ч үзээгүй штэ гэж худлаа ярьсан. CCTV-ний бичлэг бол баттай байсаар байхад цагдаа нарын хувьд ихч дүүсийн байршлыг олох нь нэн тэргүүний асуудал байсан болохоор CCTV бичлэг дээр тулгуурлан Тачиагийн хөдөлгөөнийг бол мөрдсөн. Тэр машинаар Йокохамагаас 30 км орчмын зайтай хөнгүү шахам аслагдсан ой руу явж байгаа нь харагдаж байсан. Ингээд цагдаа нар бол мөрдлгөө явуулсны эцэс Канагава мужийн Хадано хотын гүн ойгоос 2 аяллаа цүнх олж таамагласны дагуу дотроос нь ихч дүү хоёрын цогцыг ол олж чадсан. Энэ мэдээ тарамагц Япон хятад хоёр орныг бол цочролд оруулсан. Ингээд октогоо нас орснаас 5 хоногийн дараа бол Чен буюу аав нь Японд ирсэн. Мөрдөн байцаалтын үеэр Тачиа маш сонин зүйлсүүдийг ярьж эхэлсэн. Би тэр хоёр эмэгтэйд гар ерөөсөө хүрээгүй, өөрсдөө аяллаа цүнх рүү орцгоосон. Би ихч дүүстэй маш ойр байсан. Баулиан миний найз бүсгүй байсан. Баулин хагас жилийн өмнө сургуулаа төгссөн тул удахгүй оюутны визэнд дуусах гэж байсан. Тэр компанид ажилд орох гэж оролцсон ч амжилтгүй болсон учраас визээ сунгах боломжгүй болсон. Ингээд удахгүй Японоос гарч хятад руу буцахаас өөр аргагүй болоод байсан. Баулин хоолны газартаа цагийн ажил хийж өдөр бүр айдас төгшөөр санаа зовнилттай амьдарч байсан. Мэдээж ихчигээ ийм их санаа зовлттой амьдарч байхад дүүнч гэсэн яг адилхан байсан гэж тэр хэлсэн. Визний асуудлаас болоод ихч дүүс эрсдэлтэй арга бодож олцгоосон. Алга болсон юм шиг жүжиглэх юм бол виз дуусаад хятад руу албатан буцахгүй байх. Тэгвэл Японд үлдэж чадна гэж тэд нар шийдцгээсэн. Тэгээд Баулин найз залуу гэж байгаа Тачиагаас тусалцаа хүссэн гэдэг. Энэ хүртэл болохоор Тачиа ингэж мэдүүлэг өгж байгаа цагдаа нарт манай төлөвлөгөө амжилттай болохын тулд итгэлтэй хүн хэрэгтэй байна. Чи бидэнд туслаач. Бид хоёр аяллаа цүнхэн дотор Ори чи тэр цүнхийг аслагдсан ойлоо аваачаад хайчих гэж хэлсэн гэж тэр мэдүүлэг өгж байгаа. Тачиа ихч дүүсийн хүсснээр аялын цүнхийг ойд хайсан. Өөр би тэр хоёрт юу ч хийгээгүй гэж зүтгэсээрээсэн.
Тэр би зөвхөн алга болсон болгож харагдуулах гэж л тусалж өгсөн болохоос биш, тэр хоёрт ямар ч хор учруулаагүй гэж хэлсээр лээсэн. Аяллаа цүнхийг ойд тавих үед тэр хоёр амьд байсан гэж хэлжсэн. Гэвч энэ мэдүүлэг нь бол хит олон цорхойтой байсан. Ямар ч хүн алга болохын тулд энэ халуун зүүн агаар бараг орохгүй аяллаа цүнхэн дотор ороод ойд хавилахыг хүсэхгүй. Хэрэв үнэхээр Японд үлдэхийн тулд алга болохыг сонгож зохиосон бол аюултай биш өөр сонгох зөндөө арга замууд байсан нь бол тодорхой харагдчихсан. Таача хэлэхдээ ойроо тэр хоёрыг аваач хүртэл амьд байсан гэж хэлсэн ч гэсэндээ задлан шинжилгээний дүгнэлтээр бол эгч дүүс нас барсны дараа аяллаа цүнхэнд хийгдсэн нь бол тогтоогдсон. Тиймээс цагдаа нар Таачагийн ярианд мэдээж итгээгүй, харин ч түүнийг гин буруутай гэдэгт бол улам итгэлтэй болж эхэлцгээсэн. Хэрэг хэвлэлээр цацагдсны дараа цахим орчинд баталгаагүй цуурхлууд бол нэлээд тарж эхэлсэн. Бавлен буюу эгч нь визээ сунгуулахын тулд Таачатай хууль бус 8 хийсэн гэх мэт янз бүрийн тийм цуурхлууд нэлээд гарсан. Эгч дүүсийн найзууд бол эгч дүүсийг хоёулаа дүлгөөн илдэг зан чанартай, хүмүүсийн дунд нэр хүндтэй хүмүүс байсан. Найз нөхдөдөө нэг ч удаа асуудал гаргаж байгаагүй гэж гэрчилцгээж байсан. Хэрэг гарснаас нэг сарын дараа Йокохамад эгч дүүсийн оршуулах ёслол болж Японд байсан хятад оюутнууд ч тэдний амьдарч байсан байрны дэргэд ирж эмгэнэл илэрхийлцгээсэн. Мөрдөн шалгалтч агцтай болж эхэлсэн. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад цагдаа нар Таачагийн интернет хайлтын түүхээс гэмт хэргийн хэрэгсэл, оргох арга, гэмт хэргийн дараах цэвэрлэгээ, нуух гэх зэрэг үгсүүдийг хайсан ул мөрийг олдог. Энэ нь түүнийг урьдчилан бэлтгэсэн байж болзошгүй мэдээж харуулж исэн. Цагдаа нар эгч дүүсийн гэр бүл, найз нөхөд төрөл садандаа илгээсэн мэйлүүдийг нь шалгаж үзсэн. Таачагийн хэлсэн зүйл бүгд бол ор үндэслэлгүй зүйл байгаагүй. Павлиан үнэхээр визний асуудлаас болж хүнд байдал байсан нь бол үнэн гэдэг нь харагдчихсан. Цагдаа нар гэр бүлийнхээ найдвар ирээдүйн хариуцлагыг үүрч явсан эгч дүүс Японоос явах шийдвэрийг амархан гаргаж чадаагүй. Тиймээс визээ сунгахын тулд Павлиан Таачад магадгүй гэрлэх санал тавьсан байж магадгүй гэж үзчихэжсэн. Учир нь гадаад хүний визний асуудлыг шийдэх хамгийн хурдан баталгаатай арга нь тухайн улсын иргэнтэй гэрлэх явдал гэж бодсон байх магадлалтай харагдчихсан. Павлианы санал мэдээж Павлианыг олон жил нууцаар хайрлаж ирсэн Таача бол баярлан шууд л зөвшөөрсөн тодорхой. Гэвч Павлиан удалгүй өөрийнхөө сонголтыг буруу байсныг ойлгож эхэлсэн байх магадлалтай байгаа. Яг үнэндээ бол Павлиан Таачагийн хувьд бол тийм ч олон зүйл мэдэхгүй. Таача Павлианаас 14 насаар ах өмнө нь нэг ч удаа эсрэг хүүхднийхээ хүнтэй үерхэж, найзалж, нөхөрлөж байгаагүй. Өөрийгөө байнга голдог, нийгмийг байнга буруутгадаг, баг зэрэг төрөмгөө зантай тийм хүн байсан. Тэр Павлианд хэвийн бус хэмжээнд донтох байдал маш их гаргадаг байсан. Харилцаандаа бас хит их автсан байсан. Павлианы өдөр тутмын үйлдэлийг нэг бүрчлэн хянаж, эгч дүүсийг гэртээ байхгүй үед нь тэдний гэрт нууцаар орж гардаг байсан баа. Тэгээ энийг бол эгч дүүс юусоо мдээгүй. Учир нь тэдний гэрийн түлхүүрийг нь нууцаар хевлээд өөртөө байлгаж исэн байсан. Ялангуяа эгч дүүсийн дотор хувцсыг хүртэл хулгайлж исэн гэдэг нь бол дараа нь батлагдсан. Хамгийн аимшигтай нь байрлуун чөлөөтэй орж гарахыг бол эгч дүүс огт мдээгүй гэсэн үг. Павлен бодлоо өөрчлөөд Таачаад энэ бүхнийг болоогүй гэж бодцгоё гэж хэлсэн. Тэгээ энэ үед болохоор Таачаа бол бүр маш их уурлан намайг виз сунгуулах хэрэгсэл гэж үзсэн юм байна. Тэм болохоор би чамайг зүгээр орхихгүй гэж шийдсэн нь бол харагдчихсан. Хэрэг гарахын өмнөх өдөр Таачааг Павленыг алхаар шийдэхэд хүргэсэн шийдвэрлэх үйл явдал нь болсон. Энэ нь болохоор Павлен Таачаад хэлэлгүйгээр дүү Бавжен болон нэг найзтайгаа Японы өөр хот руу аяллаар явчгаад ирсэн явдал байсан. Асуудал нь тэр хоёртой хамт явсан тэр найз нь бол эрэгтэй хүн байж таарсан. Энэ тухай мэдсэн Таача Павлен намайг хуурсан гэж маш ихээр уурлан түүнээс юу нь бол өвшөө авахар шийдсэн. Ингээд аяллаас буцаж ирсэн эгч дүүс гэртээ ирэхэд Таача урт оосортой засрах тийм зүйл авч тэдний байр руу очсон. Ингээд түл гэрт нь очиход дүүн ажилдаа авчихсан эгч нь л гэртээ байсан байгаа. Тэгээ гэрт нь ороод эгчтэй нь маргалдаж эцэст нь түүний амь насыг хөнөөгөөд дараа нь дүүг нь ажилласаа ирэхийг нь хүлээж байгаад ажилласаа орж ирсэн дүүгийнх нь амь насыг мөн хөнөөсөн. Ингээд өглөө болмогц Таача хоёр цогцыг орхин хэргийн газрыг өнгөцгөн цэгцлээд өөрийнхөө гэрлөө буцсан. Дараа өдөр нь дахиж буцаж ирээд хоёр цогцыг аялын цөнхөнд хийж 37 км-ийн зайтай ойроо авчиж хайсан. Энэ үед бол нүрээ маскаар халахлаагүй байсан болохоор CCTV дээрх царай нь тод гарч ирээд цагдаа нарт түүний хэн болохыг бол бүрэн тогтоож чадсан. За ингээд бүх хэрэг ингээд тодорхой болж хэрэг гарснаас 1 жилийн дараа Йокохамын шүүхэд шүүх хурал нэгдсэн.
Прокурор Тачиад хүн амны хэрэг болон цогцос нуусан хэрэг гэсэн үндслээр цаазаар авах ялыг бол оноож өгөхийг хүссэн. Гэвч Тачиагийн өмгөөлөгч виз сунгахын тулд алга болсон юм шиг жүжиглэхэд туслаач гэсэн ичдүүсийн хүсэлтийг л биелүүлсэн гэх Тачиагийн мэдүүлгийг давтаж хэлэн гин бурууг нь бол үүсгэжсэн. 2-7 хоног үргэлжилсэн шүүх хурлын эцэст шүүх Ивасаки Тачиад 23 жилийн хорих ялыг оноосон. Прокурорын хувьд бол ял хитрхи хөнгөн байна гэж үзээд давж заалцсан. Ингээд 2021 оны 7 сард давж заалдах шатны шүүх хурал болж тухайн үед ч гэсэн Тачиа бол би гимгүү гэж гим нүглээ хүлээн зөвшөөрөхгүй хിവэрлсэн. Шүүх энэ хэргийн ноцтой байдлыг харгалзан үзээд Ивасаки Тачиад насан туршийн хорих ял болгож ялыг нь нэмж олгосон. За ингээд Ивасаки Тачиа бол бүх насаараа хоригдох ялыг аваад тэгээд шоронд орсон. Шоронд ороод эцсээ хүртэл бол Тачиа хэрэгээ ерөөсөө хүлээж үннээ яриаггүй, мөн хоёр охины ар гэрийнхнээс бол ерөөсөө огт уучлалт гуйгаагүй байгаа. Тэгээд мэдээж энэ дээр бол охтын гэр бүлийнхний хувьд бол маш их гомдолтой байдаг. Охтынхоо хамгийн яг сүүлийн амьд байсан хугацааны үйл явдлуудыг бүгднийг ингээд үннээр нь мэдж байгаа хүн нь ганцхан тэр Тачиалаагаа тэгээд түүнээс сонсохыг хүссэн боловч тэр бол гэрийнхэнд нь ямар ч зүйл хэлэхгүй амаа ингээд таг дуугаа хамхичихсан. Тэгээд ялаа эдлэхээр шоронд орсон. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол маш харамсалтай юм хэрэг байлаа. Гэр бүлийнхээ итгэл найдвар болсон 2-2 охин нь Японд суралцахаар яваад хамтдаа ингээд нэг хүний гарт амнасаа алдсан нь бол мэдээж гэр бүлийнхэнд нь бол үнэхээр хүнд байгаа. Тэгээ та бүхэн бас энэ хэргийг сонсоод юу гэж бодож ийн комент хэсэгт сэтгэлээ хуваалцаж үлдээгээрэй. Бас цуг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд бүгдээрээ дараагийнхаа дугаараар удахгүй уулзцгаая.